За. Зарим төргийн үзэгчдээ 7 дугаар сарын 2-ны пүрэв гараг Монгол комит нэвтрүүлэг ээж дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Улаанбаатар хотод 18 цаг тэг 1 минут руу орж иржээ. За үйл явдал 7 сарын 3-нд одоо маргааш улсын хурлын чуулганы хаврын чуулган завсарлах байгаатай холбоотойгоор төрийн ордон болон нэлээд амьсгал өндөр бужигнаа ихтэй байх шиг байна. За олон ч хуулиуд одоо шатараатаагаар батлагдж байна. Өнөөдөр их л одоо нийтдээ 43 хуулийг эзлэн батлана гэсэн ийм хуурьтайгаар бас хуралдаж байгаа. За бас зарим хуулиуд нь намрын чуулган руу шилжиж байгаа. Иймэрхүү үйл явдлууд бас өрнөж байна. За тэр дундаа одоо тамхины хяналтын хууль бас намрын чуулган руу шилжих болж байгаа гэд зарим гишүүд бас нэлээд бухимдалтай байх шиг байна. За тэгвэл одоо нийгмийн даатгалын багц хууль батлагдаж за тэтгэврийн тогтолцооны шинжилэл хийгдэж эхэллээ гэх мэт ийм мэдээлүүд бас орсон байгаа. Завсарлага зарим асуудлууд дээр завсарлага авъя гэсэн завсарлага өгөхгүй асуудал дээрээс улс төрсөн үйл явцууд өрнөж байна гэх мэтэр. За ингээд урайгаа хэлээд сүүлээс 2 дахь дугаараа үзэгчтэй бас хүргэчихье. Монгол комментэд нэглэцгээе. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монконди, үндэсний үйлдвэрлэгч Монконди үнэний цэвэр сүүний орцтой сүүн жихрийг үзэгчтэй бас хүргэж байгаа. За энэ сүүн жихрийн хувьд гэх юм бол одоо үнэний цэвэр сүүний орцтой гэдгээр давуу талтай. За Монконди бол одоо олон жихрүүдийг үндэснийхээ онцлог тохируулан бас үйлдвэрлэж гаргаж байгаагийн нэг нь бол сүүн жихэр байгаа. За ингээд та бүхэн бас баяр наадмынхаа өдрүүдийн тавгийг сүүн жихрээр бас засаарай гэж уриалъя. За мөн 100 нас дэмэн сан Геворин гэдэг бүтээгдэхүүнээр хамдарж байна. Геворины хувьд гэх юм бол өвдөлтийг намдаадаг ийм бүтээгдэхүүн гэж хэлж болно. За нэгсэндээ толгоо өвдөх, шүд өвдөх, за үе мөчний өвдөлт, мэдрэлийн гаралтай өвдөлт, ууц нуруугаар өвдөх, ясны хугарал, зөөлөдийн гэмтлийн үеийн өвдөлт гэдэг иймэрхүү өвдөлтүүдийн үед Гевориныг хэрэглэж болно. За ходоод хамгаалагчтай учраас элдв янзын дагалдах юм уух шаардлагагүйгээр өвчнөө мартах, намдаах ийм боломжийг Геворин олгож байгаа. За 100 наст бол 30 жилийн түүхтээ үйл ажиллагаа явуулж байгаа. 8 салбараар үйл ажиллагаа явуулж байгаа. Та бүхэн 100 наст гээд эмийн сан гэсэн ийм Facebook-ийн пэйж хуудасаар нь орж болно. Эсвэл 75 100 500 гэсэн дугаарын утсан дээрээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно шүү. За болсон. За Home Media манайхтай хамтарч ажиллаж шинэ ийм төхөөрөмжтэй болсон байгаа. За Home Media дараагийн 90 үе тавтаа морил гэсэн урайтаагаар Home Media интернет, телевизийн суу хосолсон үйлчлэгээ юм. Home Media үйлчлэгээний хэрэглэгчийн төхөөрөм шинжилгээдэн Android үйлдвэрлэлийн систем бүхий хэрэглэхэд хялбар хурдан контентийг өргөн сантаа болсон байна. Home Media шинжилгэсэн төхөөрөмжийг багцаа ахиулаад тэг төгрөгөөр авах боломжтой. За утас нь 7740 9944 7740 9944 гэсэн утас байна. За өнөөдөр улсын хурлын чуулган энэ 7 хоногч улсын хурлын чуулган 4 өдөр хуралдаж байгаа. За ингээд сүүлээс 2 дахь хуралдаан өнөөдөр бас болж байна. За зарим томилгоотой холбоотой асуудлыг шийдвэрлсэн. За тухайлбал Монгол банкны тэргуун дэд ерөнхийлөгчөөр анрыг томилох томилгооны хэлэлцэн. За үүн дээр бол ардчсан намын бүлгээс завсарлага авахыг хүссэн боловч за ингээд хуулийнхаа дагуу сонсголыг зохион байгуулж явсан учраас завсарлага өгөх боломжгүй гэж улсын хурлын дарга хэлээд санал хураалж явуулсан. За ингээд санал хураалтаар 86.1 нийт 91 гишүүн оролцсны 77 буюу 84.6% саналаар Монгол банкны тэргуун дэд ерөнхийлөгчөөр инх болдын анар гэж ийм хүн томилогдлоо. За энэ томилгооч ер нь баг болгосон журмаараа болчих шиг л боллоо. Тий. За дараагийн бас нэг томилгоонууд явагдсан. Байнгын орооны дарга нар бас өөрчлөгдсөн байгаа. За хууль зүйн байнгын орооны дарга Дамжны цогтоотрын хувьд бол одоо өөрийнхөө саналаар албан тушаалаа өгсөн. За ингээд одоо Мөнхбаатарыг хууль зүйн байнгын орооны даргаар 2 дахь удаага сонгож байгаа юм байна. За харин Мантхайг одоо байгаль орчин хүн сүдэн аж ахуйн байнгын орооны даргаар томиллоо гэсэн. За ингээд 2 байнгын ороо болох шинэ дарга нартайгаар хаврын чуулганы хуралдаануудад сүүлийн хуралдаануудад шинэ дарга нараа томилсон. Намрын чуулганаар одоо шинэ даргатайгаар үйл ажиллагаануудаа явуулах нэ гэж. За ийм томилгоонуудын асуудал яригдсан. За дээрэс нь Мегамрыг сонгуулийн ерөнхий орооны даргад нэр дэвшүүлэх ийм асуудал бас орж ирсэн. Сонсголууд зохион байгуулагдсан. За тэгээд төрийн байгуулалтын байнгын ороод дэмжиж явсан гэх мэтэр үйл явцууд бас өрнөж байгаа. За чиний нүүр ороод биш үү гэж. За. За ингээд сонгуулийн ерөнхий орооны даргад нэр дэвшүүлэх үйл явц дээр ардсан нам бас завсарлага хүссэн боловч за 1 хоногийн завсарлага үгүй, 1 цагийн завсарлага үгүй, ямар ч 1 хоногийн завсарлага өглөө гэд ингээд хүссэн хугацааг нь бас өгөхгүй байна гэдэг ийм зүйлүүд бас яриад байна л да. За ингээд Ардсан намын бүлэг бол сонгуулийн ерөнхий орооны даргын томилгоонд 3 хоногийн завсарлага хүссэн ч улсын хурлын дарга ажлын 1 өдөр олголоо гэсэн. За ингээд завсарлага бол хүссэн завсарлагууд нь бол амжилтгүй болсон. За тэр Монгол банкны тэргуун дэд ерөнхийлөгчийн томилгоотой холбоотой санал хураалтанд завсарлага хүссэн өгөөгүй, 1 цагийн завсарлага.
За тэгээд завсарлага өгөөгүй. За энэ удаад бол нэг өдрийн завсарлага гэх мэтэр ингээд өгсөн. За энэ дээр бол улсын хурлын гишүүн шижир бол нийлээд шүүмжлэлтэй байр суурнаас хандсаа. За та нар дандаа ингэж ялгууртай хандахгүй шүү. Наа судалж үрдийн биш шүү гэдэг байр суурнаас. Өнөөдөр Алсан бүл үнэтэй дөрвөн хуулийн төслөөс санал авах тухай завсарлага авах тухай санал гаргасан. Эхлээд Улаанбаатар хотын газар бодлоготой Монгол Ардын нам Улаанбаатар хотын газар бодлоготыг хэн шаардлагатай төр байгуулах тухай асуудал Монгол Ардын нам завсарлага авахд 3 хоногийн өгсөн. Буюу намрын жуулсан шийдвэрсэн. Алсан намын бүлээс орон сууцны банк, орон сууцны тухай хууль, ашиг нөхцөлийн тухай хууль, Монгол орны томилгоо гэдэг асуудлуудад завсарлага авах нэг цаг өгдөг. Ийм ялгуутай байдлыг ашиж битгий гаргаарай. Та нар мөнх энэ наад судал дээрээ суугаад мөнх улсын хурлын дараагийн засгийн газар өдөртөхгүй шүү. Энэ байдал өөртөө чи ирэх би, өөртөө чи ирэх би битгий гэж ялгуутай хандаж завсарлага өгч бай. Энд чинь муухай харагдчих. За. За магадгүй одоо төрийн эрх барих дээд байгууллага улсын их хурлын чуулган дээр арц нам хэрвээ олон холчих юм бол Монгол Ардын намын завсарлагууд бол ерөөсөө нэг өдөр юм уу нэг цагаар л шийдэгдэж явах юм байх шүү гэдэг ийм зүйлийг л шижир гүшүүн бас хэлж байна. Гэхдээ бити ялгууртаа олгоод байгаа чи. Бид нар бол нөгөө нэг бүрэн эрхийнхаа хүрээнд үндсэн хууль улсын их хурлын дэгийн тухай хуульд заасан зүйл заалтын дагуу бүхэл бүтэн бүлэг завсарлага хүсэж байхад ийм ялгууртайгаар хандаж болохгүй шүү гэдэг зүйлийг хэлээд байгаа. За зарим хуулиуд бол намрын чуулган руу шилжээж явуулчлаа тийм ээ. За тухайлбал тамхины хяналтын тухай хууль. За энэ хуулийг одоо санаачилж нэлээд зүтгүүлээд байсан улсын хурлын гишүүн Номин Чимэг бол өнөөдөр чуулганы хуралдаан дээр байр сууриа илэрхийлсэн. Намайг бодлоо нэлээд жичирлээд гэж ярьж байна. Би энэ их одоо бага насны хүүхдүүд тамхи хэрэглэж байгаа. За энэ ирээдүйд учирж байгаа зүйлийн төлөө, хор уршигын төлөө бол чичирхээс өөр арга байсангүй. Тэгээ одоо маш их харамсалтай байна. За маш их лоббинууд орлоо гэдэг зүйлийг хэлв. Улсын хурал парламент батлыг гэсэн хуулиар яаж хийж баталж чаддгийг энэ одоо сүүлийн үеийн өдрүүд бас харуулж байгаа. Түрүү хэлсэн Монгол хүний төлөө эрүүл сарвалууд урт удаан амьдруулахын төлөө үр хөвгтийнхаа ирээдүйн төлөө боловсруулж оруулж ирсэн энэ хуульд бол ийм хувь заяа өнөөдөр тохиолсонгүй маш харамсалтай байна. Эцэст нь бүтэн жил гаруй хугацаанд намайг нэг бол янжуурын лоббичин, нэг бол вебний лоббичин, за эсвэл бүр гадны болон дотны янз бүрийн байгууллагын захиалгаар ажиллаж энэ хуулийг боловсруулсан гэж гүтгэн харлуулсан тамхины бизнес эрхлэгчид болон тэдний их ашигын төлөө ажилласан хүмүүс би хандаж нэг үг хэлье. Тамхи импортлогчдын гүтгэлэг, дайралт, харлуулалт намайг ухраагаагүй. Харин ч энэ хуулийг батлуулах шаардлага ямар өндөр болохыг улам бүр ойлгуулж итгэлийн минь улам баттгсан. Тиймээс ч гэсэн та бүхэн баярлалаа. Намрын чуулганаар энэ хуулийг батлуулахын төлөө шамтаралгүй бас ажиллах болно гэдгийг. За ингээд эн чинь баг 10 сарын өмнө өргөн барьсан байл шүү дээ. 70 гаруй гишүүнүүдийн одоо гарын үсгтэйгээр өргөн барьсан. Тэгээд хуралдахгүй явсаар байгаад нэг ингээ хуралдахлаар зэрэг бүх зүйл заалтад дээр нь баг цэг таслал болгон дээр нь асуудал үүсгэж ингэж ярьсаар байгаад за ингээд таврын чуулганаараа хилцэж баталж чадсангүй намрын чуулган руу шилжүүллээ. Тэгээ энэ буцаа шилжснийхаа дараа бас хэр цаг хугацаа намрын чуулган руу шилжсэний дараа тэгэл төсөв төлөвлөгөөгөө хилцээд эхлэн тэгслэр зэрэг одоо хизээ нь хилцэж батлагдах вэ гэдэг дээр бас цаг хугацааны асуудал. За шижир гисэн бас энэ дээр бас нийлээд байр сууриа хатуу илэрхийлж шүү. Би нэг мессеж өндөрчсөн. Одоо бүгдийнх нь нэлээд өндөрчсөн баггүй. Тийм болохоор өмнөх лоббич бүр хүчтэй яв. 9 сарын 15-нд намрын чуулганд энэ лобби улам хүчтэй яв. Сүүлийн хэдэн хоногийн хугацаанд тамхи импорт компанийн захирлууд, түүний төлөөллийн хүмүүс, зарим улсын хурлын гишүүд ордон дотор тамхины лобби хийгээд явсан нь үнэн шүү. За ингээд тамхины лобби хийгээ явсан нь үнэн шүү дээ. Одоо зарим хүмүүсийн бүр нэр устдаа дурдаал байсан л та тухайн үедээ бол дурдаал. За ингээд нэг хуулийн төсөл бол намрын чуулган руугаа шилжиж байгаа юм. За тэгвэл зарим хуулийн төслүүд бол батлагдаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталж чадсан. За энэ хуулийн төсөл бол өчигдөр батлагдсан байлээ. За энэ дээр бол одоо ерөнхий сайд одоо өөрийнхөө Facebook хуудасаар дамжуулаад батлагдлаа. За ингээд 2027 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ гэд. Өөрийнхөө байр суурьнуудыг бас илэрхийлсэн мөлий. За авч байгаа тэтгэврийн хэмжээ ажилласан хугацаанаас хамаарч 435 мянган ахмадад 100-аас 300 мянган төгрөгийн суур тэтгэвэр шинээр болгоно гэж.
За 1979 оноос хойш төрсэн даатгуулагчийн тэтгэврийн нэрийн дансны аргаар бодохдоо насан туршдаа авч байсан цалингаас төлсөн шимтгэлд үндэслэдэг байсан. За үүнийг 2033 оноос эхлэн 10 жилийн цалингийн дундчаас тэтгэвэр боддог болохоор өөрчлөлөө. Үр дүнд нь нэрийн дансны цуг даатгуулагчийн тэтгэврийн хэмжээ огцон буурахаас сэргийлнэ. За ингээд олон зүйлүүдийг хэлсэн мэлээ л тэтгэврийн нас болсон ч ажиллах юм бол жилд тутамд сарын тэтгэвэр 4% нэмэгдэнэ. Эрт тэтгэвртэй гарвал хэмжээг жилд 4% бууруулнаа. За тэтгэврт гарсан ахмад ажил хийвэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө. Цагийн ажил хийдэг оюутнуудаа нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө. Гэх мэтээр одоо ингээд нийгмийн даатгалын багц хуулинд орсон өөрчлөлтүүдийн талаар ерөнхий сайд учрал өөрийнхөө фэйсбુક хуудсан дээр ингээд байршуулсныг нь одоо Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Золбаяр одоо өөрийнхөө фэйсбુક хуудасаар бас олон түгээсэн байл. За Булган туяа гишүү яг энэ ажлын хэсэгт орсон гишүүд одоо энэ хууль батлагсны дараа гарч ирж мэдээлэл өгсөн. За түүний хувьд бол одоо ингэ зүгээр онцолж байгаа зүйлүүд нь болохоор зэрэг мөн тэтгэврийн хоримтлал үүсгэх боломж бүрдэж байгаа юм байна. Заатгуулагч ирээдүйдээ зориулж тэтгэврийн даатгалын шимтгэлтэй 1% сайн дурын үндсэн дээр хоримтлуулах бол улсын төсөөс тэтгэврийн мөнгөн хоримтлалын 50% тэнцэх хэмжээний урамшууллыг 120 сар хүртэлх хугацаанд олгоно. За нийгмийн даатгалд анхудаа даатгуулах иргэдийн тэтгэврийн шимтгэлийн 50%-ийг 24 сарын хугацаанд чөлөөлнө. Сүүлийн 5 жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл төлөвчөөр бүртгүүлсэн 5 хүртэл ажилтнтай ажил олгогч, аж ахуй нэгжийн төлөх 3 хүртэл ажилтныхын тэтгэвэр тэтгэмжийн даатгалын шимтгэлээс 36 сар хүртэл хугацаанд чөлөөлнө. Хэрв тухайн ажилтан хөгжлийн бэрхшээлтэй бол 60 сар хүртэл хугацаанд чөлөөлнө гэх мэтээр энэ хуулинд орсон өөрчлөлтүүдийг ажлын хэсгийн гишүүд тайлбарласан. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг нь go үзгийн минаас ороод яг энэ гарчгаар нь хайгаад үзэх юм бол гараад ирэх нь вэ шүү гэдгийг бас дуулдаг. За бас нэг хууль батлагдсан нь энэ нөгөө уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хууль. Анхдагч хууль гэдэг бол одоо Монгол улсад анх удаа оруулж байгаа хууль. За бусад хуулиуд одоо нэмэлт өөрчлөлт гэдэг ч юм уу эсвэл одоо шинжилсэн хариулгын төсөл гэдэг ч юм уу ингэж орж ирдэг. За анхдагч хуулийн төсөл одоо батлагдлаа гэж уур амьсгалын. За энэ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Сандаг очрын хэлснээр нь зарим мэдээллийг дуулгач. Ажлын одоо хавийн чулуунда багтааж хуулиа эцлэн батлуулаа. Ингэснээр бид нар 8 сарын 17-оос 28-ны өдрүүдэд болох сүлжилтөй тэмцэх нэгдсэн үндэсний байгууллагын талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулахын өмнө одоо анхдагч уур амьсгалын өөрчлөлтийн хуультай болсноороо ер нь дэлхийд дээр уур амьсгалын өөрчлөлтийн хуультай цөөхөн улс орнуудын нэг нь өнөөдрөөс Монгол улс болж байна. Яг одоо уур амьсгалын өөрчлөлтөд зориулсан ийм хуультай улс орнуудаас ховор идэв юм байна. Гэхдээ бид нар одоо бас яг ийм хуулиа энэ копийнхоо батлуулж авснараа бас хомслагтай байлаа. Цаашдаа одоо энэ зах зээл дээр бид хүн хөрөнгө оруулалтыг татах, за мөн одоо нүүрс төрөгчийн шингээлтийг бий болгох, хөлөмжийн ялгарлыг бууруулах, газрын болоод бичвэрийн дороодлыг арилгах тал дээр одоо бид нар нөгөө талаар байгаль орчин дээлтэй мод тарих, бут сөв тарих ийм одоо үйл ажиллагаанууд дээр хөрөнгө оруулалтыг олон улсын зах зээл ногоон санхүүжилтээр бий болох ийм эрхцэн орчин бүрдлээ. Энэ хууль маань бас нэлээд цаг хугацаа нэлээд сорилт бэрхшээлүүдийг давсан. Тухайн За ямар ч байсан нэг юм хуультай болоод авсан. Тэгээд ийм хуульгүй бол одоо Монгол улсын цөлжилт ч юм уу, малын бэлчээрийн доройтол ч юм уу, мод бутны асуудал ч юм уу, иймэрхүү зүйлүүд бол хэрэгжих боломжгүй байсан юм шиг л байгаа юм л та. Тэгээд ямар ч байсан уур амьсгалын өөрчлөлт гэдэг бол дэлхийн нийтийн анхаарлын төвд одоо озоны давхар цоорж байгаа энэ их хит халалт одоо Европыг хамарж байгаа их хит халалт Монгол улс чинь ч гэсэн одоо зарим аймагуудад 40 хэм хүртэл халнаа гэдэг иймэрхүү халалтын зүйлүүд чинь уур амьсгалын өөрчлөлтөөс болоод байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэтэй холбоотой энийг одоо багасгахын тулд уур амьсгалын өөрчлөлтийг байгаль экологид ээлтэй байдалд нь аваачихын тулд одоо ногоон санхүүжилтийг авчрах боломж нь одоо энэ хуулийн оршил байжээ л гэж. За иймэрхүү хуулийн төслөж ерөөхдөө бас хилцэгдэж яригдаж явлаа. За чамдар ямар мэдээлүүд байсан? За тэгвэл төрийн өмчтэй компаниудын ингээд одоо бас их олон ярьж байгаа. За тэгвэл энэ төрийн өмчтэй компаниуд, за төрийн өмчийн компаниудад олон ялангуяа Монгол Ардын намаар гэсэн нам ч гэдэг юм уу хамаагүй ингээд хүний өөрийн шахсан байдгаа. Үүнээсээ болоод ер нь бас энүүгээр хамаагүй оролтвол засаг огцруулна гэдэг дайрдаг зовлон биш үү гэж ерөнхийдөө хэлж байна. А нөгөө талдаа төрийн өмчийн компаниудын захирал хит өндөр цалинтай байна. Үүнийг бууруулъя гэдэг зүйлийг эргэж шаардсан. За тэгвэл 53 орчим хувиар бууруулах юм байна гэж одоо бас ерөнхий сайдын ярианаас ойлгож байна. Ингээ яриагаар нөргөж. За энэ юугаар шүү. За өнгөрсөн. За тэгвэл энэ харагдаад байгаа юм шүү. Энэ биш. Энэ дараагийнх нь юу байсан? За тэгэд за ямар ч гэсэн ингэж байна. Тэгэд хамгийн гол нь энэ намраас
эрчимтэй шинжилэл, эрчимтэй өөрчлөлт хийнэ. Ер нь манай намынхан дотор ер нь асуудал байгаа шүү, агуулга байгаа шүү гэдэг зүйлийг ярьсан. Тэгээ хүний өөрөнгөө ер нь энэ төрийн өмчийн компаниудаа цэгцлэх энэ ажлыг хийнэ гэд. Тэгээ түүний дараа энэ нөгөө IPO гаргана, за олон улсад гаргана инээ тэргээд юм ярьж байгаа шүү дээ. За гадны компаниуд бас санал дүгнэлтээ ирүүлсэн гэд энэ талаар бас ярьж байгаа. Энэ юусэн яагаад энэ юусэн ингээд 50 гот буцаад ах би буруу тавиад байна. За тэгвэл ингэж тавья. Би нөгөө юугаа оруулаагүй юм биш үү? Доор ч нөгөө Wi-Fi, дээр чинь шууд нөгөө юугаар авчдаг гэсэн чи. Тэгээд оруулахгүй юм болоо. За одоо явчих. Компаниудад олон улсын санхүүгийн аудит оруулаад энэ төрийн компаниудыг хөрөнгө оруулалтын багц болгоод биржээр гаргая. Ингэж засаглал сайжрах юм байна. Гэт өөрчлөлт явуулсан. Сая BlackRock нөгөө Franklin Templeton хоёр манайтай хамтарч ажиллана гэдэг саналаа өгч байгаа байхгүй. Наадмын өмнө бид нар санал зураад ажлыг эхлүүлэх чинь За ойлгомжтой. За ингээд ямар ч байсан гадны байгууллагууд бол манайтай хамтарч ажиллая гэсэн санал ирүүлж байгаа юм байна гэд. Ард иргэд бол ерөөсөө ойлгомжтой нэг л зүйлийг хүсэж байгаа. Зүгээр энэ данхар төр ялангуяа энэ төрийн өмчтөг компаниудыг хит данхар энэ байдлыг л цөөлөд өгч, багасгаад өгч. Тэр ашиггүй ажиллаж байгаа тэр хурган дарнарын цалиг багасгаад өгч. Тэд нар чи ясан дээр менежмент, маркетинг, сүүлийн үе ямар ч ойлголтгүй хүмүүс байдсан байлээ шүү дээ. Шалгалт аваад үзээрэй гэд хүртэл ард түмэн ярьж байгаа. Тэгэхээр энэ байдлыг л өөрчлөе гэсэн ийм агуулгыг л ярьж байгаа. За дараагийнх нь энэ ашигт малтмалын тухай хуулийн дээр амаатын асуудлыг хөндөж маш их ярьж байгаа шүү дээ. За тэгвэл энэ асуудлыг хойшлуулсан. Гэхдээ хойшлуулсан үндсэн шалтгаан бол эдийн засгийн шалтгаантай биш ээ. Энэ бол улс төрийн шалтгаантай юм гэдгийг за жавхлан гişүү ярьж байна. за 9 оны 1 сарын 1 болгосон бол юм ч та. За нэгдүгээр төлөв энэ эдийн засгийн хэсэгтэй одоо тушаалгыг энэ бусдын юм шийдвэр гарсан шүү дээ. 20 сарын 1 сарын 1 гэдэг нь тавар харж байгаа. Дараагийн хол. Дараагийн засгийн газар энэ шийднэзээ. Хэрвээ наан нь одоо ийм ажил хардлах хэрэгтэй юм байгаа бол юм шиг шийдэж. Гэхдээ амнатаа буруулъя. За босод одоо хөрөнгө оруулагч нарыг одоо ажил зэсэрүүгээр одоо талуудад органик төлөвлөлт оруулах гэсэн сэнэзэр дээр сөрөглөлт бол дэмжсэн ихтэй хугацааны хойшлуулсан. За ихтэй хугацааг нь хойшлуулсан гэдэг. За энэ дээр чи нөгөө дамжин нэм сайд бол маш эрчимтэй ажиллаж исэн шүү дээ. За одоо энэ амнаатын асуудал чи одоо инглээ зөвхөн оюу толгойд одоо зориулсан биш. Би чи ер нь одоо тий гадны тийм гар хөлмөл биш. Монголынхаа төлөө гэж одоо ингээд зөндөө ярьсан. За тэгвэл энэ хойшлуулсан асуудал дээр сайд одоо өөрөө ямар байр суурь илэрхийлсэн юм бэ гэдгийг бас үргэлж. Амнаатай холбоотой асуудал дээр бол одоо засгийн газар одоо энэ олонхын бүлгээс өгсөн шийдвэрийг дарж байгаа. Олонхын бүлэг бол амнаатыг зэсийн амнаатыг хойшлуул гэдэг чиглэл өгсөн. Бид томьёолоод та бүдийнхээ одоо санал хураалтаа 3 жилээр хойшлуулаад 2029 оны за ойлгомжтой. Ерөөсөө Монгол Ардын нам юу гэж шийднэ? Монгол Ардын намын эрх баригчид юу гэж шийднэ? Тэрүүгээр л ерөөсөө болдгийм байна л гэсэн агуулгыг харж. Олонхын бүлгээс энэ асуудлыг хойшлуул гэсэн үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу 3 жилээр хойшлууллаа гэдэг. Гэхдээ цөөнхийн хос одоо нөгөө шахалт нь ирж байгаа. Тэр шахалтын үндсэн дээр олонх шийдвэрээ гаргасан гэдэг зүйл тайлбартай байгаа тийм. За тэгэнгүүт нь тэрэн дээр нэмэгдээд өрийн төвөгшин одоо бас энэ амнаатын асуудал, эрдэнтийн асуудал дээр одоо байр суурь илэрхийлсэн шүү дээ. Тэгвэл ерөөсөө энэ дээр чинь хуулийн төсөл санаачлаа. Оюу толгойн бүлэг ордоос бусад бүгдийг ингэж оюу толгойн бүлэг ордог үлдээгээд бусдын дээр нь хуулийн төсөл санаачлаа гэсэн юм агуулгыг бас ярьсан. Хуулийн одоо нэмэлт өөрчлөлт. За энэ дээрээс явж байгаа. Хөрөнгө оруулагчдыг татаж зэсийн салбар дээр дэлхийн зах зээлд хүрсэн хэмжээний энэ өрсөлдөөнийг бий болгохын тулд Монгол улс зэсийн дэлхийн зах зээл дээр томоохон тоглогч болох боломжтой энэ боломжийг ашиглахын тулд энэ хуулийн залтыг өргөн барьж байгаа юм. Тэгэхээр уулуурхай салбарт ус төржих байх ёсгүй. Уулуурхай салбарыг өөрт ашигтай хэлбэрээр тайлбарлаж ард түмний тархилахыг эргүүлдэг байж болохгүй. Уулуурхай салбарын үе үеийн удирдлагууд ялангуяа сайд эд сайдраар ажиллаж байсан хүмүүс энэ салбарынхаа мэдээллийг ард иргэдэд үнэн зөв хүргэх нь бол энэ сайдын ажил, эд сайдын ажлыг хариуцуулсан хүмүүсийн үүрэг байх ёстой. Ийм хэмжээний ажил хийж байсан хүмүүсийн худал мэдээлэл одоо энгийн гишүүдийн ярьснаас илүү хог нөлөөтэй байна. Тэм учраас энэ асуудлыг нөгөө талаас нь бид Ондрогийн асуудлыг Ондрогийн лицензтэй холбоотой, оюутлын бүлэг ортой холбоотой асуудлыг орхиод
бусад төсөл болон өнөөдөр хэрэгжиж байгаа эрдэнэ төлбөр дээрээ ашиг тогтнолын нөөц ашиглалтын төлбөрийг одоо бууруулах ийм арга хэмжээ авахар. За ойлгомжтой. За ерөөсөө эрдэнэ төлбөр буюу босод төслүүд дээр энэ ашигт малтмлын юг бууруулна. Өчнөө олон ордууд хүлээгдэж байна гэдэг зүйлийг л одоо зарим гишүүд яриад байгаа шүү дээ. Дээрээс нь оюут моюутгээд эрдэнэ чинь бас нэмээд орд нийцэн байгаа шүү дээ. Тэгэхээр цаашдаа энэ амнаатыг бууруулах чинь маш том алхам болох юм а гэдэг зүйлийг яриад байгаа. Нөгөө талдаа улс төрж өггүй шүү гэдэг зүйлийг яриад. Ер нь хитрхи их улс төрж байна энэ. Уул уурхайг бол улс төрөөс ингээд ялангуяа уул уурхай дээр улс төржмөргүй байна. Энэ чинь цаана эдийн засгийн утга агуулгах та гэдэг зүйлийг л яриад байгаа. За ингээд амнаатай холбоотой асуудлыг ингэ чаа. За дараагийнх нь өнөөдөр нэг 4.1 гээ те. Одоо өдөр болго яг энэ цаг 7 өдрийн цагт хийдэг юм юу байгаа. Тэгэд яг арчс намын бүлгийнхэн болоод ярьж байна л да. За олон төсөл хуулийн төслүүд бол санаачилсан. Бид нар бүгдийн зүтгүүлээд явуулахыг явуулсан. Дэмжих нь бол дэмжсэн. Гэхдээ ер нь бас нэг зарим юмыг утга агуулгыг алдагдуулаад альсгүй бол бидний яг тэр барьж исэн одоо төсөл одоо юунуудыг яг тэр аяар нь одоо тэр чигээр нь явуулах тийм боломжийг одоо бүрдүүлж өгөөгүй гэдэг ийм шүмжлэлтэй байр суурьас хандаад байгаа. За жишээ нь одоо Тэмүүжин нарын өргөн барьсан нөгөө улсын хурлын дараагийн нам бус байлгах тухайны хууль явуулсан. За тэрийг бол одоо ингээд бараг л одоо замхруулаад дууссан гэдэг утгыг ярьж байгаа. За дараагаар нөгөө Баярмаа нарын одоо өргөн барьсан хүн амын орлогын албан татварыг тэг хуу болгоё гэдэг. За яах вэ бас нэг үг аваад нэг 700 мянга хүртэлхтэн тэг 2 сая хүртэлхтнийг хуу болгосон бас энэ цаашаалтай зүйл. Гэхдээ энэ чи тэг хуу байх ёстой байсан юм а гэд. За Төвшин нарын нөгөө нэг нийгмийн даатгал нөгөө нэг одоо тэр Төвшин нарын юу чинь их сонирн багтдаг ш нөгөө нэг одоо хоол унааны мөнгөн дээрээс нөгөө татвар суудгаад байдаг гэдэг нэг юм агуулга яваад байсан шүү дээ. Тэр чин болвол одоо энэ айл үеийн социализмын үед л байсан одоо ийм тэр загварыг одоо бид нар ашиглаж хэрэгжүүлээд байна. Зүгээр хүн ажилдаа явахын тулд хоол идэх ёстой, хүн ажилдаа явахын тулд унаа суух ёстой гэдэг агуулгаар хандах ёстой гэдэг зүйлийг л яриад ирсэн. За гихэн бичлэнгээр ингээд арчс намын бүлэг болвол одоо өөрсдөө засаглах юм бол одоо бид нар шийдвэртэй арга хэмжээнүүдийг авнаа. Энэ одоо их баригч чи ерөөсөө эрх чөлөөний одоо эдийн засгийн ямар ч мэдрэмжгүй юм байна штэ гэдэг ийм агуулгыг л яриа шүүмжлээд байгаа юм л та. Тэгэл улсын хурлын хаврын чуулганы бүтээлч хууль ус томилгоо ярьсаар байгаад өнгөрлөө гэдэг. Энэ ICT-ээр бас мэдээлэл гарсан байна л да. Арчс намын дарга цогцгөрлөлийн хэлж байгаагаар. Тэгээ одоо томилгоонууд одоо хугацаанд дууссан хүмүүсийн томилгооны асуудал бол яригдах нь зүй ёсных шүү дээ. За намрын чуулган бол тэр чигээрээ томилгоонууд явагдаад байсан тий. За хаврын чуулган дээр бас дахиад ийм юм явлаа гэд яриад байгаа. Гэхдээ одоо юу гэдэг чинь Монгол банкны ерөнхийлөгчийн хугацаа дууссан бол үндсүүлийн цэцгийн цэцгийн даргын хугацаа дууссан бол тэрийг шинээр томилох тэр чинь бүр жилээр хитрээ явж байгаа шүү дээ. Ийм томилгоонууд бол явах ёстой үйлдэлүүд байх. За зарим хүмүүс одоо юу гэдэг чинь би энэ байнга ороог өдөртөхгүй энэ албан тушаал надаас аваа гэд дамжны цогтоотор тэргүүтэй хүмүүс хэлж байгаа бол тэрийг нь тэгээ солиод явах нь бол одоо тэгэл тэгэхгүй одоо тэгээд хуулиа хилэлцэн томилгоо хилцэхгүй гэх юм бол бас болохгүй. За тодорхой зүгээр одоо намрын чуулган шиг тийм амар томилгоонууд явах юм бол бас хэцүү л байх л да. Бага юмнуудыг бүгднийг нь өөрчилж солидог ийм томилгоонууд бол хэцүү байх. Тэгээд ийм олигтой хууль ярьсангүй гэдэг юм зүйл. За Тэмүүжин гишүүн бол одоо ерөнхий сайд намын даргын хувьар улсын хурлд бол нөлөөлөх ёсгүй гэдэг. За ер нь бол намын дарга нь одоо олонхын намын дарга нь ерөнхий сайд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр чи мэдээж өөрснийхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө улсын хурлд сууж байгаа гишүүтэй одоо намын гишүүнчлэлтэй бол та бүхэн намайг дэмжиж явах ёстой шүү гэдэг ийм байр сууриас ханддаг. Тэгэхээр ийм зүйлээр явж болохгүй. Ерөөсө засгийн газрын хуулийн хилцс шиг парламент болчлоо. Засгийн газар ямар нэг хууль санаачлан засгийн газар ямар нэг хууль яаралтайгаар оруулж ирнэ. Тэр болгонд нь одоо хуулиудыг нь өөрчлөх тэр засгийн газрын бодлого хэрэгжүүлэх үйл явцыг нь дэмжихийн тулд парламент ажиллаад байна л гэдэг юм байр суурь гэлээ. Тэгвэл тэр түрүүний хэлээд байсан тэр нөгөө улсын хурлын дарга бол нам бус байх ёстой энэ төр гэдэг тэр чи өөрснөө бол буулт хийсэн шүү дээ. Тэгээ өөрснийхэн талаас үндсүүлийн цэцэд нэг хүнээ оруулж чадсан биз дээ. За тэр бол тэр өөрснийхэн тохиролцоо болоод явуулсан байна. 8-ны юм болоод явсан. За ерөнхий сайд учрлын хувьд бол өнөөдөр бас нэлээд надад одоо ямар нэгэн бүлэгт үйлчлэх фракцад орох тийм зүйл байдгүй. За би тендер авсан одоо нөлөөллийн компанитай эрх ашиг зөрчилсөн тийм зүйлүүд бол байхгүй. Тийм учраас намайг одоо сүлд нэг алиа бацаал гэж хэлхээс өөр танд түггүй байна л гэдэг зүйлийг бас хэлж ийн л да. Хэлжсэн. Би унаад босоод бас урууж өгсөж байгаа юм уу? Надад бол одоогийн улс төрчидтэй хэнтэй ч ямар нэгэн хамааралтай бизнес элдв бүлэглэлд нэгдсэн элдв
тендер тоглож юм байхгүй учраас намайг шүүмжлэхээр сайндаа алиа бацсан гэж ах шиг шүү дээ. Өөр сэдв байхгүй шүү дээ. Би чинь атмаа танихгүй. Би чинь сэтгэлийн үг шүү дээ. 92 оны та таны санаж байна уу? Би яаж санах юм бэ? Тэгтээ манай өнгөрсөн хугацааны бүх алдаа оноог заслад залруулсан суур реформуудыг хийсэн дуустгүй яриаг дуусгасан ерөнхий сайд аяа л гэж бичиж байгаа. За ингээд дуустгүй яриа гэдэг зүйлүүд нь болохоор зэрэг одоо энэ дэвтгүүрийн шинжилэл ч юм уу тийм. За тэгэл одоо тэр нөгөө төрийн өмчит компаниудын хувьчлах асуудлууд, эсвэл нэгтгэх асуудлууд, IPO гаргах асуудлууд энэ болгоныг хийхин төлөө байгаа. Тэгээ ингээд яахлаар зэрэг олон хүний ирэх ашиг хөндөгддөг юм шиг байна. Тэгээд сүүлдээ намайг одоо нэг алиа бацаан л гэж хэлэхээс өөрөөр хэлэх үггүй байна л гэдэг юм. Улс төр дээр өрнөж байна. За дараа нь нөгөө иргэний зэрэг ногоо намын чинь асуудал нэг тал руугаа шийдэгдэж байгаа шиг байна. Тэгээ хоёр даргатай болчлоо. Батбаатар, Батуул гэдээ хоёр даргатай болсон. За нэг нь Батуул дарга нь болохоор зэрэг энэ чадамжгүй дөрмийн бус нам байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр манайх одоо би ч өөрөө дөрмийн бус ч юм уу тэр Батбаатарын дөрмийн бус ч юм уу мэддэхгүй гэдэг ийм зүйлийг хэлжсэн. За Батбаатар нь бол одоо Батуул гэдэг хүн бол дөрмийн бусаараа онц их хурал зохион байгуулж одоо намын удирдлагыг авсан. Энэ бол дөрмийн бусаа гэдэг. Улсын дээд шүүхтэр энэ асуудлуудаа явуулсан байна. За Иргэн зэрэг ногоо намын дараа Батбаатараас ирүүлсэн. За ингээд дөрмийн шинжилсэн найруулгыг бүртгүүлэх тухай өргөдөл 6 сарын 29-ний өдрийн өргөдлийн хилэлцээд намын дөрмийн хууль дүрмд нийцсэн үндслээр бүртгэж шийдвэрлэлээ. За харин 3 сарын 9-ний өдөр онц их хурлаа сонгогдсон гэх намын дараа Батуулдаас ирүүлсэн 4 сарын 9-ний өдрийн намын дараагаар сонгогдсон болон дөрмийн өөрчлөлтийн шинжилгээг батлуулсныг бүртгүүлэх тухай өргөдөл. За 6 сарын 25-ны өдрийн тайлбарыг хилэлцээд намын дүрмд заасан журмын дагуу явагдаагүй гэсэн үндслээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ гэсэн. За ингээд үндсэндээ иргэний зэрэг нам нэг улсын дээд шүүхэд үндсэн дүрмээ бүртгүүллээ. Намын даргын асуудлаа нэг талдаа гаргалаа л гэж харж болохоор болж байна. За нэг авилгалтай холбоотой хэрэг гарсан байна. Энэ юу гэхээр улсын 1-р төв эмнэлгийн захирал анх туяа нарын хүмүүсийг их хэмжээний хахуул авсан байж болцсгүй үндслээр шалгаж анх туяаг 48 цаг хорилоо гэсэн мэдээлэл UB-н дээр гарч ирсэн бэл. За ер нь бол одоо шууд ажлын байранд нь зэрэг нэгжлэг хийсэн юм байл шүү дээ тий. Албан өөрөө зэрэгт нэгжлэг хийсэн. За ингээд бусдаас их хэмжээний хахуул авсан байж болзошгүй. За эмнэлгийн захирлууд ямар хэмжээний юуны төлөө хахуул авдаг вэ гэдэг нь бас мөрдөн байцаалтын шалгалтын явцад тогтоогдох бах. За ингээд эрүүгийн хууль заалтаараа бол ингээд 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийдэх иймэрхүү зүйлүүд байд юм байна. За ингээд нэлээд хэлэн зүйл эрүүгийн хуулийн 22-ын 4-р зүйл гэдэг. Ийм зүйл ангаар одоо шалгаж эхэллээ гэсэн. За ийм мэдээлүүд байна да. Тий. За бас нэг сонирхолтой хууль тэгээ хүмүүст бас их сургамжтай. Дээрээс нь манай монголчууд ийм бас хөөцөлдөж явдаг. Тэгээ хөөцөлдгөө нь бүтэдгүү нэг ийм зүйл байгаа. Тэр нэг хилмигцсдийн одоо ар гэрийнхэн нөхөн оолгоор авч чаддгүй. Тэгээ нөхөн оолгоорыг бол одоо нэг сая төгрөг байд юм байна л та. Тэгээ тэр сая төгрөгөн дээр авъя одоо би ингээд үр хүүхдэн штэ мөн штэ ингээд авъя гэхээр тухайн үед нэг хилмигжсэн хүмүүс чинь миний энэ үр хүүхдэд одоо дараагийнх нь нөлөөлчих вэ? Миний эхнэрт одоо нөлөөлчих вэ гэд дандаа тийм нуудаг байсан юм тухайн үед. Тэгээд би одоо ганц би ерөөсөө хүүхдгүү гэд ингээд нэг бүртгэл дээр нь ингээд мэдүүлчихдэг. За эргээд одоо болоод орчин үе болоод ирсэн нөгөө үр садна тэтгэвэр тэтгэмж тэтгэлгээ одоо хилмигцтэй тэр мөнгө авахар болсон. Гэтэл нөгөө асуудал нь байдаг. Тэгээ өчнөө олон одоо асуудал болоод нааш чашаан болоод ингээ явдаг нэг ийм төвхтэй асуудал байгаа. Одоогоор л ер нь шийдэгдэг ингээд байнгын л яриатай байж идэг. За тэгвэл энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар улсын хурлын дарга бям цогтод пүрвдөөж өргөн барьжээ гэж. За тэгээд хуулийн одоо төслөн бол одоо өргөн барьсан энэ бол одоо намрын чуулганаар бол хилцэгдэх одоо юм хүлээлттэй л одоо байна гэж. За гол агуулга нь юу юм бэ гэхээр хилмигчдийн гэр бүлийн гишүүн 24 төрсөн болон өвчиж авсан хүүхэд 27 хүн нэхэмжил гаргаж нөхөн олгоор авч чадаагүй хоцорчод байна гэд нөө төрөний асуудал байгаа. Тэгэхээр энийг одоо хуулийн гаргалгаагаар одоо яаж шийдэх вэ? Гол нь тэр энэ хуулийн дээр чинь нэг л агуулга байгаа. Миний төр нэгс нөхөн олгорын асуудал байгаа. Энийгээ шийдэж цаашаа явчих юм бол бас олон иргэд бас нэг одоо нэг сэтгэлийн нэг
мэдээж одоо тэр харамсалтай зүйлийг өгч чадахгүй. Гэхдээ энэ нөхөө олгуурын хар гэртээ өгчгөл юм ёстой юм байна. За дараагийнх нь 16 настай охины хэргийг улсын дээд шүүх хяналтын шатын шүүхээр оруулах эсэхийг мегам гарыг шийднэ гэд. Бас л одоо энэ асуудлыг одоо түүний ээж одоо гомдолтой гэдэг хэвлэл мэдээллийн хэрэгслэр бас яваад байсан шүү дээ. Тэгэд энэ асуудал ч одоо сайн шийдэгдэхгүй байна. Нийгэмд одоо талцлах хуваагдал үүсгээд байна. Ер нь энэ шүүгчийн зөв ажиллаад байгаа юм уу, буруу ажиллаад байгаа юм уу гэдэг зүйлийг хүртэл ингээ ярьсан. За тэгвэл энэ асуудлыг ямар ч байсан улсын дээд шүүхээр оруулах эсэхийг мегам гарагт шийдэх юм байна. Хяналтын улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхөр юм биш шүү. За ингээд цаашдаа бас энэ асуудал ингээд нэг шийдэгдээд явах байхаа гэж. За дараагийнх нь энэ нөгөө дотоодын аялагчид одоо яасан ямар их мөнгө үлдээх вэ? Нөгөө шүлхийгээс болж дотооддоо аялж чадахгүй байна. Одоо ер нь энэ булган сэлэнгээр л аялах юм биш үү? Цаашаа ер нь явж чадхааргүй боллоо шүү дээ гэдэг зүйлийг одоо Улаанбаатар хотын иргэд яриад байгаа шүү дээ. Тэгвэл дотоодын аялагчид ер нь улсын төсөв болоод за улсын төсөв нь юу вэ? Орон нутгийн төсөв. За нөгөө нэг цайны газар нөгөө буудал нөгөө юу юунд одоо дотоодын аялагчид ер нь ямар мөнгө үлдээдэг юм бэ гэдэг нэг юм статистикийг одоо үндэсний статистикийн хорооны судалгаагаар нэг дотоодын аялагч орон нутгаар аялахдаа жилд дунджаар 1.1 сая төгрөг зарцуулдаг юм байна гэж. Тэгэхээр 1.1 сая төгрөгийг бол тэр тухайн аялсан бүстэй үлдээдэг юм байна гэдэг. Тэгээ Улаанбаатар хотын бүх иргэдлэр нь гараа явдаг шүү дээ. Тийм учраас эцсийн хэлэхэд энэ малын шүлхийтэй холбоотой энэ асуудал дээр энэ Баруун аймгийнхан дээр дотоодын аял болоод гадаадын аял одоо ерөнхийдөө ингэж байхгүй болчиход байна шүү дээ. Тэгээ эн чинь тухайн сумын орон нутгийн төсвөд хүндрэлтэй байдлыг үүсгэж байна. Бид нар чинь нэг хөвсгөл рүү засмал тавигсны дараа чинь хөвсгөлийн ATM-ийн мөнгө дууссан шүү дээ. Тэр хэмжээний хөрөнгө оруулалт дуулна орон нутг руу чиглэлдэг. Тэгээ бид нар чинь аялал жуулчлалын салбараас хамгийн их мөнгө босгох боломжтой ийм салбар гэж ууланд дүгнээд байгаа. За Go дээр гарсан мэдээлэл дээр бол Монголд он гарснаас хойш 418,732 жуулчин иржээ гэсэн. За яг энэ мэдээлэл бол одоо юу гэдэг чинь энэ дүгнэлт гаргаснаас хойш цаг хугацаанд бол одоо ч гэсэн нэг онгоц буугаал нэг хэсэг групп жуулчин бол ирж л байгаа хэл та. За Монгол улс 2026 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар 418,732 гадаадын жуулчин ирсэн. За энэ нь 25 оны мөн үеэс 69,088 жуулчнаар буюу 19.8% өссөн үзүүлэлт байна гэдэг. За яг онуудтай харьцуулбал 23 онд одоо 263,000 жуулчин яг өдөрт ирж исэн юм байна. За 26 он гэхлээр 418,000 гэхлээр бараг 2 дахин шахуу нэмэгдэж байна л гэж харагдах гад. За 1.5 дахин ч юм уу. За ингээ 24 онд 295,000, 2025 онд 349,000, 26 онд 418 гэдэг жил болгон гадаадаас ирэх жуулчдын тоо бол нэмэгдэж байна. За бид нар жуулчдыг хүлээж авах нөгөө нэг ор хангалттай байдгүй гэдэг. Одоо нэг том жишээ буудал нэг өндөр байшингууд байдаг мөртлөө тэр чинь дотроо нэг 100-аад ч юм уу өрөөтэй л байдаг юм шиг байна л та. Тэгэхээр зэрэг энэ хэмжээний одоо хөрөнгө оруулалтуудыг за цааталт нь бас юу байх вэ гэхэлэр зэрэг нөгөө орон нутг руу явах дэд бүтцүүдийн асуудлыг шийдэх шаардлагатай. Одоо бид нар нөгөө жуулчтай хүлээж авдаг мөртлөө усанд оруулах дүүш байдгүй. За бизнес суулгах нойл байхгүй, жорлон бизнес газар байхгүй гэх мэт ийм асуудлууд маш их хөндөгдөж яригддаг. Тэгээд дээрэс нь одоо нэг үнийн асуудлууд байна л та. Бид нар чинь одоо салхинд гарын агаарт гарыг гэхлээр зэрэг тэрэлжид очсноос Вьетнам явсан илүү хямдхан байж тээ гэж яригдаад байдаг. Тэгээ одоо уул нь малчит хажуудаа нэг юм гэр бий болгоод дотоодын жуулчдаа ч юм уу ингэж авдаг 7 хоногор ингээд малын хариулангаа тэнцээ амраад ингээд сүү цагаа идээд байх боломж юм бүрдүү. Тэгсэн чинь энэ жил тэрний чинь үн бас давхар өссөн юм байна гинэ. За өнгөрсөн жил одоо юу гэдэг чинь 120,000, 150,000 гэсэн бол энэ жил одоо 200-аас 300,000 төгрөгөөр болоод өсчихсэн байна гэдэг. Тэгээ одоо энэ юмны үнний өсөлт гэдэг чинь бидний давж чадахгүй нэг даваа болчиход байгаа. Тэрэн дээр бас нэг жоохон наантай цаантай хандахгүй бол сезоны үеэр ингээд уул нь гоё ашиг. Тэгтээ нөгөө гэр нь хөнгүү байна гэж байхгүй болохоор тэгэл одоо ашиг нэмэж явдаг. Отгон тэнгэр хайрхны чи юун дээр чи юу гэдэг нэг гэр сая төгрөг хүрсэн гэдэг байгаа юу. Иймэрхүү үнд дээр одоо ингэж орлого ашиг хийгээд байгаа нь эргүүлээд одоо нэг аялал жуулчлалын салбарыг нураачих үедэл гэсэн юм асуудал болоод. За шүлхийтэй холбоотой энэ аялал жуулчлал өвчин зовлон гэсэн чинь шүлхийн одоо шүлхийтэй мах идэж гин үгүй юу гэдэг нэг юм зүйл бид нар яригадаад байна шүү дээ. За тэгвэл шүлхийн өвчнөөс урсан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд нийслэл рүү орж ирдэг баталгаад бус буюу хулгайн 21 замд хөдөлгөөн тэргүүл гаргасан байгаа юм байна. За бид нар чи яг товчоодуудаар л орж ирдэг замуудаа мэдхээс биш ер нь нийслэл рүү хулгаагаар гэж хэлэгддэг одоо нууц юм 21 зам байт юм ба шүү дээ. Ер нь явсаар хагаад нэг юм жим зам гарчихсан. За энэ дээр одоо хөдөлгөөн тэргүүлүүд одоо ажиллаад эхэлжээ. За ингээд одоо нөгөө нууцаар оруулж ирэх гэж байгаа мах ч юм уу тий
хүнсний бүтээгдэхүүн ч юм уу тийм зүйлүүд дээр одоо хяналт шалгалт хийнэ л гэсэн. Ийм мэдээлэл өгж байна. За чуулгантай холбоотой бас нэг мэдээлэл нь за ерөнхий сайдаас оюун эрдэнэ хувьд 6 дугаар сараас хойш чуулганд нэг ч удаа оролцоогүй чөлөөтэй гадаадад томилттой гэж бүртгүүлсэн байна л гэж. За яг энэ асуудалд холбогдоод байдаг гишүүдийн хувьд бол сүүлийн үед харагдахгүй шүү дээ. За тухайлбал Батулга гишүүн тий хамгийн бага хуралцуудаг чуулганд бага оролцдог гэдэг. Батулга гишүүнийг ордонд харагдах юм бол гишүүд ямар ч хамаагүй нэг зүйлийг асуудаг тийм ээ. Тэгээ ойрын үед яг Батулга гишүүний хариулсан ч юм уу асуусан зүйлтэй холбоотой мэдээллүүд гараагүй бодоход чуулганы хуралдаанд ирээгүй юм шиг байна. За амраа уйсгалан гишүүнтэй холбоотой эрсцийн асуудал ч гэсэн бас дурддах байх. За оюун эрдэнэ гишүүнтэй холбоотой асуудал ингээд бас чуулганд нэг ч удаа оролцоогүй юм байна гэд мэдээлэл нь IC дээр гарсан. За icon дээр бас нэг гоё дата орж ирсэн бил. За энэ юу гэхээр зэрэг улсын их хурлын гишүүдийн 2025 оны хувийн ашиг сонирхол хөрөнгө орлогын мэдүүлэг гэж. За энэ дээр бол одоо нийт хөрөнгөөр нь жагсаагаад харахад улсын их хурлын гишүүн Гаммаа 320 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. За улсын их хурлын гишүүн Анар 54.5 тэрбум, номин гишүүн 48 тэрбум төгрөгийн хөрөнгөөрөө жагсаалтыг тэргүүлж байна гэдэг. За энэ их гоё юм билээ л. За тухайлбал Гаммаа гишүүн дээр ингээд сумаа аваачих юм бол мэдээлүүд нь гараад. Өөрийн орлого нь одоо 111 сая төгрөг. За ингээд орон сууц барилга байгууламж нь 1 тэрбум 260 сая гэх мэтээр ингээд мэдээлүүд нь гараад. За ингээд хүн болгоных ингээд. За ингээд 126 гишүүн чи ингээд явж. За хамгийн сүүлд нь одоо энэ 94 сая төгрөгөөр одоо мөх сайхан гишүүн хамгийн удаад нь орж байна гэх мэт юм гоё дата байлээ. За энийг бас гоё судалж үзнэ л гээд датад оруулаад ирсэн юм аа. За 18:36 минут. За наадамтай холбоотой мэдээлэлүүд дуулах чи тий. За улсын хурлын гишүүн Лото Самбуу за шадар сайд номтой хоёрыг бол машин мотоцикл орлогоос бүх сайн мэдэхгүй үздэгчгүй байхаа гэдэг юм байр суурийг илэрхийлж байгаа. За энэ өөрийнхөө Facebook хуудсан дээр ийм урт зүйл оруулсан байлээ л дээ. Тэгээ нэг 3 өдөр барилдуулах гэдэг асуудал чинь өөрөө бас нэг жоохон асуудал дагуулах гэдэг шүү. Бүгчүүдийг 3 өдөр барилдуулна. За тэгээд нөгөө төрийн сүлдээд 9 хөл цагаан түгийг тойрч чадахгүй юм асуудал. За нөгөө нэг коронавигийн үеийн 21 онд болсон наадмын бүгчүүдэд цол олгоно олохгүй гэдэг асуудал яригадаад байгаа шүү дээ. Тэр чинь болохоор нөгөө төрийн 9 хөл цагаан түгийг тойрч улсын цол аваагүй учраас тэрийг бол хууль бус гэж үзнэ. За одоо 1-2-ын даваан дээр давсан бүгчүүд бол 9 хөл цагаан түг тойрохгүй байна. Тэгээ улсын наадам төрүүлж одоо ямар нэг аврах ч юм уу арсан цол авж байгаа тэр бүх бол 8 удаа төрийн 9 хөл цагаан түг тойроод л энэ боломжийг илэрхнэ. Тэгэхээр зэрэг цаашдаа төрийн 9 хөл цагаан түг тойрохгүйгээр улсын цол авч болдог ийм нөгөө нэг алдаага засгаж байгаа нэг башир арга байх шүү гэдэг зүйлийг Лото Самбуу гишүүн бас хэлсэн бил. Бас нэг талаас нь харуул бодгол өнцгөл байлээ л дээ. За тэрийг нь одоо ингээд IC бас гаргасан л байлээ. 9 хөл цагаан туга 10 биш 8 удаа тойрсон бүх улсын аврах цолдон болно гэдэг. За ийм маргаан одоо яваал байна. Тэгээд энэ асуудлаа наадам болоход одоо үндсэндээ хэдэн хоногийн хугацаа 8 хоногийн хугацаа үлдсэн байна тий. За энэ хугацаанд нэг засаж залруулад нэг 11-12-нд мөхөө барилдуулаач ээ гэдэг шаардлагыг юу нь явуулаад байгаа юм. Дархаа аваа Бацуурийн хувьд ч гэсэн 3 өдөр барилдана гэдэг бүгчүүдэд маш их хүндрэлт шүү. За нойрны асуудлаас их ахгуулаад л зөндөө зүйлүүд учирнаа. Тэгэхээр зэрэг энэ бүхэн дээр нь одоо өмнө нь болоод байсан зүйлийг одоо яагаад болгож болохгүй байна вэ? Зөвхөн морины их наадмаас дэлхийн морины өдрөөс адууны өдрөөс болоод ингэж хийн гэж одоо байхгүй л үдэ гэх мэтэр байр суурь илэрхийлсэн бэл. За тэгвэл энэ 3 өдөртэй холбоотойгоос гадна за 1024 бүх барилдуулах чинь өөрөө бас хууль зөрчөөд байгаа юм биш үү? Энд чинь 1024 бүх чинь бас хуультай шүү гэдэг зүйлийг нь ая тойм дээр гарсан байлээ. Үндэсний их баяр наадмаар 2024 бүх 1024 бүх барилдуулах шийдвэр нь хуулийн зөрчилтэй байна. Учир нь үндэсний их баяр наадмын тухай хуулиар тэгш ойгоор 10 жил тутам 1024 бүх барилдуулна гэж заасан байдаг. Үндэсний их баяр наадмаар тулгуур төрийн их Монгол улс байгуулагдсны үндэсний их хэрэгчлөөний за ингээд зөндөө ойнууд байгаа шүү дээ. За тиймээс аль нэгийг тэгшөө гэж алийн тэгшөө гэж үзэх вэ гэдэг дээр маргаан дагуулад байна гэдэг байгаа байхгүй. Яг одоо нөгөө баахан юмнууд ярьдаг шүү дээ. Тэрэн дээр яг одоо тэгвэл 1024 бүх барилдах үндэсний үе. Одоо чинь их Монгол улс байгуулагдсны 820 гээд тэр нь тэгш болчиход байгаа шүү дээ тий. Тэгвэл нэг 10 жил дотроо гэдэг юм асуудал. Ардын хувьсгалын 105 жилийн ой. За тэгэхээр зэрэг ийм олон ойг давхар тэмдэглэдэг байгаа шүү дээ. Үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулсан. Ардын хувьсгал, их Монгол улс байгуулагдсны ард ч гэсэн хувьсгалын ингээд тэгээ алийг нь тэгш ой гэж үзэх вэ гэдгээ
нэр бид нар ч бас ялгаж чадахгүй юм л. Тэгээ одоо ардын хувьсгалаараа явах юм бол энэ жил 105 жил нь болчихж байгаа. Их Монгол улс байгуулагчнаараа явуулах юм бол 820 жил нь болчихж байгаа. Тэгэхээр чин зэрэг ингээд бас сонирхолтой. Тэгээ энийг нь одоо яг л өөр өөрснийхөө өнцгөөс тайлбарлана л да. Тэгээд дараагаар нь нэг иргэн одоо шүүхэд гомдол гаргаад 1024 бүх барилдах чинь одоо хууль зөрчсөн байна гэдээ гаргуул яах вэ? Тэгвэл нөгөө шүүгийн процесс яваад 1024 бүх хийж одоо хүчингү болгоул яах вэ? Зүгээр бүр цааш нь бүр лавшруулад бодвол гихэн бичлэнгээр ингээд хууль зөрчсөн асуудал байна. За наадамтай холбоотой нэг ганц товчгоо. Энэ нөгөө эндэрт суух чинь тэгээд ач холбогдолтой юм уу? Эндэрт сууснараа одоо Монгол орн хөгждөг юм уу? Бид нар шагнал авдгаараа хөгждөг юм уу гэдэг асуудал энэ үнцгийн ус яриад байгаа. Энийг өсөргөч. Заах боломжийг олгох юм яагаад тэгж дамлаж шатлаад идэв битгэхгүй хин юм хоёр хүн дамлаж шатлах биш тэгээ цаанаасаа энэ чинь бодлохоор Баярмаа гишүүн болохоор ингэж лээ та. Төв жилд нэг л удаа очсон юм байна. Улсын хурлын гишүүн болсноос хойш. Тэгээд одоо очиход их эвгүй мэдрэмж төрсөө. Би ямар гавья байгуулсан мэд идэхгүй одоо тэн залрах хувьдээ тий. Одоо гавья байгуулсан бол болж чинь тий. Тэгтэл манайх монголчууд гавья байгуулаагүй гавьяатай юм шиг тэр энэ дээр очиж суугаад байна шүү дээ. Яасан юм дээр бол одоо бид нар чинь Дардын одоо Баатар одоо хөдөлмөрийн Баатар инээтрэ гэдэг цолоороо болоод аль хэдийн хөгжлийн манлаад бүр дээд зэгтээ хүрсэн байгаа шүү дээ. Социализмын хувьд яриагаа өстэй нөгөө. Дарга дэшээ Баатар доошоо гэдэг шиг. Тэгэхэд одоо манай хөгжил хайр. Тийм учраас тэр энэ дээр суух ер нь хэр гавьяатай юм бэ гэдэг агуулгыг хөдөд. За 18 цаг 41 минут болж байгаа. Завсралгаас өмнө хоёр өөрийн холбооны компаниудын талаарх мэдээллүүдийг дуулах чи Unitel-ийн наашаа нэг анхаарлаа хандуулаарай. За Unitel-ийн хэрэглэгчид төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл одоо Unitel аппликейшнаас харж төлбөрөө автоматар төлөх юм боломжтой болсон байна. Та Unitel аппликейшны нүүр хэсэгт байгаа төлбөр хэсэгт дарснаар өөрийн дугаарын төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой. За үйлчилгээ цэсийн автомат сэнэглэлтээр орон дугаар болон за өдрөө сонгоод сар бүрийн төлбөрөө автоматар төлөх үйлчилгээнд бас бүртгүүлэх боломжтой шүү. Төлбөртэй холбоотой бүх үйлчилгээг Unitel аппликейшнаас бас авч болно гэсэн ийм мэдээлэл байна. За манай Mobicom-ийн чинь бас аппликейшнаас шинжилсэн байсан тийм. За Mobicom бол одоо аппликейшн бол илүү хялбар болсон. За илүү том тексттэй, илүү хялбар хэрэглээтэй, илүү ойлгомжтой харагдцтай нөхцөл байдал руугаа аппликейшнаа шинжилээд оруулсан билээ. За энэ бол зөвхөн нөгөө Mobicom аппликейшн хэрэглэж байгаа ахмад наснууд ч юм уу тийм хүмүүс зориулаагүй. Ерөнхийдөө юу хялбар хэрэглээг хэрэглэн дээр нэвтрүүлж ихсэн энэ нийт хэрэглэгчдэд зориулж байгаа юм билээ. За дан ганц одоо ингээд утасныхаа дугаар болон төлбөртэй холбоотой мэдээлэлээс гадна өдөр тутмын зурхай, цаг агаар, валютын ханш гэдэг ийм мэдээллүүдээ ч гэсэн авах юм боломжтой байгаа юм байлээ. За ингээд өдөр тутмын үйлчлэгэндээ илүү ойлгомжтой хялбар байдлаар авах боломжтой Mobicom-ийн аппликейшн 30 жилийн хойд зориулсан шинжлэгдсэн байна гэдэг мэдээллээр завсарлага авчия. Эрүүл бие махбод толгоор арьс гялалцсан үс. Энэ бол омега дээд зэрэглэлийн урамлын тос. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Хүүхдийн нухшийг үйлдвэрлэдэг эдгээр жимснүүд Монголд ургадаггүй. Тиймээс та хүүхэдтэй гарал үүсэл тодорхойг нь сонгоорой. Хүүхдийнхээ хүнсэнд хариуцлагатай хандъя. Кубус. Өдрийн амин дэмийн хэрэгцээгээр Minute Maid нектарын цоошин амт болох мультифрутээс 100% хангаарай. Бусал бүрээс дүүрэн витамин Minute Maid нектар мульт 100. Монгол сүм чихэр. Үнэний цэвэр сүвээр битүү. Монголдо үйлдвэрлэв. Home Media хязгаарыг дав. Өдрийн амин дэмийн хэрэгцээгээр Minute Maid нектарын цоошин амт болох мультифрутээс 100% хангаарай. Бусал бүрээс дүүрэн витамин Minute Maid нектар мульт 100. High speed интернетийн хурд 2 болон 5 дахин үржигдлээ. Та яг одоо 50% хөнгөлөлттэй үнээр шинэ хэрэглэгч болоорой. Хөрөшгүй нөхөрлөл, цаглашгүй амд. Бахархлаар бэлгсэн 25 жил.
MCS Coca-Cola Экстра Орос худалдааны төвд 6 дугаар сарын 20-оос 7 дугаар сарын 20-ны хүртэл баяр наадмын хямдралтай суулаатай бэлэгтэй худалдаа эхэллээ. Дэлхийн брэндүүд анх гүшүүнээрээ сонгогдсон бараанууд 30-40% дарж 100 мянган төгрөгийн худалдан авалт төр суулааны эрхтэйгээр 10 азтан тодруулж 200 мянган төгрөгөөс дэш ихний 300 худалдан авагчийг 5-гийн чихрээр Милан Монгол төмөн жаргаж наадаарай. Экстра Орос худалдааны төв. Бүтэн өдрийн амин дэмийн хэрэгцээгээ Minute Maid нектарын цоошин амт болох мультфрутээс 100% хангаарай. Бусал бүрээс дүүрэн витамин Minute Maid нектар мультцоо. Сайн дагардлаа шүү. Надад ч ихтэй гарч амжихгүй нэ. Нэг юм мартаагүй. Хоолойч бүрийн орлоо шүү дээ. Бод шин брэнд. Дэвшид ганцхан Монгол махын снэк. Бод шин брэнд. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Эрүүл бие махбод толгор арьс ялалтсан ус. Энэ бол омега Д зэрэглэлийн урамлын тос. Pocket safe, pocket safe, pocket байхад it's so safe, pocket байхад it's so safe. За 18 цаг 46 минут болж байна. За сэтгэлдүүлээсээ дуулгая да. За шудраг хүмүүсээ яагаад сонгохгүй байна вэ? Дандаа бууны нохоогоо сонгох юм баа л гэсэн байна. Монгол улсын татварын алба ёстой уцаа авдаггүй газар байна даа л гэсэн байна. Монгол комитетийн сэтгүүлчдэд амжилт хүсье. Багшлаад мэдээлэл авчирдаг ёстой амар байдаг шүү. Сайхан амраарай л гэсэн байна. За энэ тэнэг тамхинаас өөр хийх ажиглахгүй. За манайхан ингэж битгий доромжлол доо. Зүгээр сэтгэлээ. За энэ улсын хурлын гишүүнд өмнө чимэгт одоо энэс өөр хийх ажил алгуул гэх мэтэр ингэ биччихэл тээ. Тэгээ одоо таныг ч гэсэн нэг тэнэг банд гэдэг ч юм уу хөгшөө үгэн гэдэг ч юм уу ямар нэг хэлбэрээр ингэж дуудах чинь бас л танд ч гэсэн өөрт нь эвгүй шүү дээ. Тэгээ таны та бүхний ихэрж байгаа сэтгэл чинь олон нийтийн мэдээллийн хэрэгслэр бүгднгээр нь гарч байгаа гэдгийг бас бодолцож үзээрэй гэцгийг бас сэтгэл бичиж байгаа хүмүүсээс гуй бүсүүлдэ бүр. Өмнө нь бол би шаардлага болгоод байсан. Одоо бүрсүүлдэ гуйхаас өөр аргагүй болж. За төр улс маань төвшин амгалан төмөө олон минь амар амгалан байгээ. Монгол комитет хамт олонд ажлын амжилт хүсье гэсэн байна. За амжилт хүсье бэлгээ яасан бэ гэсэн. За бэлгээ амраад одоо бүтэн сар болж байна өө. 6 сарын 1-ээс амарс өнөөдөр 7 сарын 2. За хөрөнгө хураах хуулийг батлахгүй байгаа сайн хулгайлж аваад сонгуул тулах гээд байна да. Лүднүүд чинь гэж. За энэ сэтгэл бол болж штэ тий. За нөгөө улсын хурлын гишүүн Алтан гэрлийн өргөн барьсан хууль шүү тий. Тэгээд энэ чинь өнгөрсөн жилийн 4 сарын үед өргөн барьсан. Тэгээд Алтан гэрэл гишүүн бол хууль хоногийг тоолцсон байсан шүү. За би өргөн бариад нийтээ тэд тонжийн одоо хүртэл хилцэхгүй байна л гэж яасан. Тэгэл одоо дурын асуудал болчихж байгаа хэл та хизээ хэлцгүү. За хөрөнгө хураах хууль батлагдахгүй байгаа нэг хуралд олон нотой гишүүд байгаатай холбоотой гэсэн байна. За орой минь төргийа гишүүд өөрсөндөө ашигтай хуулиа баталдаг юм байна. Ашиггүй бол батлахгүй юм байна л гэсэн сэтгэл иржээ. За ахмадуудын тэтгэврийг нэмээч арай л гэсэн сэтгэл иржээ. За Алтан гэрлийн өргөн барьсан хөрөнгө хураах тухай хуулийг хэлэлцээд хин татгалзав хин дэмжив ил толд харуулаач. Хулгайч нар дэмжихгүй нь ойлгомжтой шүү л гэсэн сэтгэл. За Алтан гэрлийнхаа л гэж байгаа юм байл да. Тэгээ хуулийг батлаач айл гэж байна. За чи цалингийн өгөх юм уу л гэсэн байна. Юуны цалин болоо. За намын жагсаалт нэрийн дор хүүхдүүд ачцээ төрөл садан хамсаатнуудаа гишүүн болгодгийг болиулаач. Ямар ч хэрэггүй бөөн хоолны савнуудаа л гэсэн сэтгэл ирж. За энэ нэг хүнд ч хэрэггүй хов батсан зүйлээ болмоор юм аа. Хүмүүс наад сэтгэл гэж юмар чинь амьдраад л байна. Ажил хөдөлмөрлөх хүсэлгүй болгож байна. Наад нэвтрүүлэгч нь гэсэн байна. За тэгэл та бол үзгээ болж л тоо тэгэл одоо асуудал тэгэл шийдэгдэж штэ. Ер нь танд тийм тээртэй байгаа бол тэгээ та л үзгээ болж байгаа. За энийг чинь өнөөдөр үзэж чаддаггүй, сонсож мэддэггүй, амжидаггүй олон хүмүүс байдаг. За энэ хүмүүстэй зориулаад Монгол комитет нэвтрүүлэг 2011 оноос хойш одоо хүртэл үргэлжлээд хурж байгаамаа. Тэгээ одоо танд ховж ивгийг сонсогдож байгаа бол та тэр өөр мэдээллийнхаа их усруудыг үзэх боломжтой. За түүх бүтээн гээд байгаа ерөнхий сайд учралт гэж байгаа цэг тавьж байгаад хэлсэн байж шүү. За тэгээд хідэн гулгачуудаа шоронд хийж түүхээ бүтээгээч. Хин чамд саад болоод байгаа юм бэ? Зүүдэн чинь уяатай зүүдэл цэрдэг ааваасаа эхлээд чи чадгуул гэсэн чам шиг банд бол за ингээд манайхын бас сэтгэл бич гэж бас алах юм а тийм. Хариуцлага тооцох асуудлуудаа бол хийгээд за тэр нөгөө ял өх
гин буруутыг нь бас шүүхэл тогтоно шүү дээ. Гүйцэтгэх засаглал чинь тогтоодог зүйл байхгүй л дээ. За коммент уншаач ээ л гэсэн бай. Наад хүний ярьж чи ч одоо яриад байгаа үст. Одоо намайг ярихлаар л ингээд одоо манай бэлгээ сууж ахлаар пүүжээг яриулаач ял гэдэг гэсэн. Одоо намайг болохоор зэрэг наад хүний яриул гээл одоо ингээд. Тэгээ ярьдаг хүндэл монголчууд маань их дургуул байдаг юм болоо да. За хөрөнгө хураалгах хуулийг батлахгүй байна гэдэг бүгд тулгаачуд байна даа л гэсэн байна. Энэ 126 чинь зарим нь орох оронгүй гэж байсан бидтэй. Гэтэл хамгийн бага хөрөнгөтэй 94 саятай нөгөө алтан гэрлийн хуулийг яаралтай батлуулаа л гэсэн сэтгэл иржээ. За намын жигсаалт гихчийг бойлуулаад томсгосон тойргийн 76 гишүүнтэй болгооч. За нэг хүнийг өөрөө ч мэдээгүй байхад нь гишүүн болгоцсон гэсэн бидтэй л гэсэн мэл. За нэг гишүүн бол яг нөгөө жагсаалтаар сонгогдсон гишүүн өөрөө тэгж хэлсэн шүү те. Би одоо жагсаалтад орсон байсан тэгээд тэгсэн чинь харин би сонгогдсон байсан байлээ энэ төр гэд ингээд ярьчихсан. За Баярмаа гишүүн зөв ярьж байна. Бусад гишүүд нь ичээсээ карманаасаа хідэн төгрөг гаргаад төрийн наадмаа үзэж чадахгүй нариндаа хатаад л байх юм аа л гэсэн сэтгэл ирсэн байна. За нэвтрүүлгийн төгсгөлд рекламаар юугаа хийд юм бэ? Хоёрын хооронд нэвтрүүлэг хийж байхаар болцгооч амарчтэй л гэсэн байна. За тэгээд болох л амархан л та. Хийхэд бол хэцүү шүү. Та бүхнийг би одоо хилдэг. Шүмжлээд байгаа шүмжлэгсдийг шүсэн хатаж амжиг байгаа. Та энд хурж ирээд тэр шүсээ нэг үсэргээч. Энэ нэвтрүүлэг манай нэвтрүүлгийн энэ дэр бол та бүхний байнгын урьж байгаа. Энд ирээд нэг сэдв мэдээллүүдээ ингэж бэлтгээд тэрийг дистаралтайгаар нь яриад ингээд үзэгчдийн сэтгэлийг дуулгаж явхад манай нэвтрүүлгийн тайз энэ дэр бол үзэгчдэд нээлттэй байгаа шүү. Шүүмжлэгчдийн үг бол ингээд амнаас нь гарах нь бол амархан л байдаг байх л та. За 20-ийн 50 жилийн ойгоор иргэдтэй 50,000 бэлгэлж байгаа Оросын холбооны улсын Москва мужийн нийгмийн хөгжлийн яам зүгээр л дуулгасан юм аа л гэсэн байна. 20-ийн 50 жилийн ойгоор 5,000 рубль бэлгэлж байгаа юм байна шүү дээ. За энэ мэдрэл пүүжийг яанаа л гэсэн байна. Юм мэдэхгүй байж хэрүүлчээ яа л гэсэн байна. Тийм ээ одоо жадамбаа далаа таныг одоо яах юм одоо таны ухаанд чинь би өрөхгүй бах уу. Та одоо ухаантай тулдаал ингэж бичиж байгаа бах. За ингээд нэвтрүүлэг маань арай дуусаагүй те. Би бас нэг өчигдөр болоод өнгөрсөн мэдээллүүдийг дуулгач. За зэвсэг түвшний жанжин штабаас марш тактикийн тэмцээний үеэр нэг барьцаалагцсан иргэдийг чөлөөлөх тийм сургалт хийж явах үед 2 цэргийн албаа хаагчийг машинаар дайрсан бичлэг өчигдөр гарсан. За энэ үйл явдал бол 6 сарын 9-нд болсон юм байл. За марш тактикийн тэмцээний үеэр машин дайруулсан цэргийн илэг няцарч хагалгаанд орсон гэд 2 цэрэг байгаа юм байлээ. За нэгнийх нь бол илэг бицэрсэн одоо цэргийн төвийн хэвтэмжлүүлж байгаа. Нэг нь бол аль хэдийн одоо жагсаалтаа орсон гэдэг мэдээллийг бас өгч байна. За энэ мэдээлэлээс нь дуулгач те. Алууны шалгалт одоо зохион байгуулж явуулсан. Тэгээ алууны шалгалтаа алууны шалгалтын одоо бидний гарсан дүгнэлт бол одоо алууны хариуцлага алдсан. За санамсар болгоомжгүйгээс сууж одоо усал гаргасан гэдэг одоо дүгнэлтийг бид хүйсэн. За одоо дуруутай алуун тушаалтнууд буюу одоо тухайн одоо ослыг гаргасан бие бүрэлдэхүүнтэй бол одоо Төв аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. За ингээ ямар ч гэсэн хариуцлага тооцож мөрдөн шалгах ажиллагаануудыг явуулж байна гэх. Тэгээ ер нь энэ байлдааны бэлтгэл сургуульд иймэрхүү зүйлүүдийн үеэр нөр хөдлөн хамгааллын дүрмийн тэрэг гэж байдаг юм уу? Яг энд нь очиод хэвт тэнд нь бай. За энэ автомашинд дайрагдчих магадгүй шүү. Энд одоо юу гэдэг чинь тэр сургуулийн гранат бас нэг дэлбэрчсэн тохиолдол байдаг шүү дээ. Иймэрхүү зүйлүүдээ ер нь ингээд хянаж шалгаж чадах нь үгүй юу? Олон хүмүүсийг нэг газарт одоо цэргийн алба хаалгаад ингэж байсахад яг дэг журамтайгаар удирдахгүй бол бас болдгоо л байх. Тэрийг нь бол ойлгож байгаа. За гэхдээ нөгөө талдаа бас нөгөө нэг эрүүл мэнд амь насны эрсдэл учруулах хөдөлмөр хамгааллын дүрм гэдэг зүйл байт юм. За нөгөө хугацаа цэргийн алба хаагч бол дайруулсан цэргийн алба болж жагсаалтаа орсон цэргийн алба хаагч байлээ л дээ. Одоодоо даваа байгаа. Би 9 оны ихтэйгээс тэгээ өдөр болго эдгээр дараалал тэгээ тариал хэлээ. Одоо жоохон үдтэй бэлтгэл сургалт нь бол тэгээ жоохон хүч гаргахаар жоохон чэйж хатгаж өгдөд амьсгалахад жоохон хэцүү. Тэгээ бусдаарч давгүй тэгээ гомд санал тэтгэмд гэж. За гомд санал бол одоо би гаргаж мэдэхгүй юм да. Яадгийг би одоо мэдэхгүй байна л гэж байгаа. Тэгээ ямар ч байсан цэргийн эмнэлгийнхний хэлж байгаагаар бол эрэмдэг болчоогүй илэгний л асуудал үүссэн штэ гэдэг ийм тайлбар хэлж л дээ. Зөв зүгээр байсан хүмүүс штэ. Тэгээд эн чинь одоо биш юм а гэхэд хожим хойно нь ямар нэг зүйл үүсэх үедээ тий.
байгаа үүсгэдэг гэж. За тэр нь наадамтай холбоотой бас нэг агуулгыг ярих чад нэг реклам явах цаг болчиход амжсан. 1024 бүхээс гадна энэ 11 12 наадам зэрэг зохион байгуулдаг хуулийн төслийг ер нь оруулж ирмээр байна. Ер нь энэ гишүүд чи янз янзын санаа оноо оруулж ирдэг. Жишээ нь одоо сайн зөрөг гишүүнийг юм барайл ороод ирдэг, Амгаланбаатар гишүүн 3-9 наадам гээл ороод ирдэг. Тэгвэл яагаад баяр наадмын тухай хууль нэмэлт өөрчлөлтгээд бүх наадам аймаг сум улсын наадмыг зэрэг хий гэдэг юм агуулгаар оруулж ирж яагаад болохгүй юм бэ? Энэ ямар нөлөө хаана ингэж хоцрогдоод байгаа юм бэ гэдэг юм агуулгыг одоо иргэд бас яриад байгаа. Тэгээд энийг ерөөсө хуульчлаа зэрэг хийдэг болох юм бол одоо бидний яриад байгаа тэр найраа гэдэг зүйл чи байхгүй болох юм аа л гэдэг ийм агуулгыг ярьсан. За дараагаар нь энэ ирэх үйл нийслэлээс нөгөө кокс төс биш тий. Тэрний тендерийг бол зарласан юм байна. Тэгээд ирэх өвлийг хэрэгцээнд зориулж хагас кокс төсийг 288 тэрбумаар одоо худалдан авах тендерийг 5 толгой түлш компани зарлжээ. 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр зарлжээ гэж. Ингэхдээ санхүүжилтийн их үүсвэрийг өөрийн хөрөнгөөр гэж бичсэн байна гэдэг зүйлийг одоо ярьсан байна. Тэгээд одоо ямар ч хэсэн тендерийг бол зарлчихсан 288 тэрбумаар л авах юм байна л гэж. За маснаас нөгөө манай Монгол нөгөө цалинтай вэжийн 50,000 нэмснүүл гэсэн эний чинь хэрэлдээд одоо тэгээд ямар шийдвэр гараагүй л орхисон шүү дээ. За наад ажиллаа мэдгүй генералуудыг цолыг нь хурааж чаддаг залуучуудыг нь томилох хэрэгтэй л гэсэн байна. Ямар ч нам гарсан яг ижилгээ нам бол мэдлэггүй худалч улгаачдын үүр уурхаа болсон ялзарсан бохирд системээ хуулийн чангалт цагдаа прокурор шүүхэн шудраг үнэн ажиллаж байж Монгол өөдлөн гэдгийг хатуу санаа гэсэн байна. За ингээд найруулагчаас дуусгах тохио гэсэн өнөөдөр чинь бүр 56 хүртэл явуулчлаа шүү. За ингээд пүрэв гарагийн дугаараа өндөрлөлөө. За тэгээд нийт сэтгэл битсэн хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Та бүхнийхээ сэтгэлд нь хариулаад жоохон хэрүүллийн чанартай зүйл ярьчихсан бол уучлаарай. За тэгээ хоёулаа өрөөгөө хэлээд нэвтрүүлэг өндөрлөе доо. Монгол комментэд нэгдэцгээе.